За, part 2. За нөгөө би Мишель Экспо явж нөгөө цэцлэн худалдаагийн нас нөгөө ээжтэйгээ хамт явж байгаад нөгөө юу яасан байгаа. Цагаан сарын зарим хэрэгслийг авсан. Сэм гоё юм байхын ч байсан. Гэтэ жижигхэн нэрийнхэн замтай болохоор манайхан жоохон тийм гоё тоон зэтэл бийгаагүй. Тэгэхээр бас ингэ жоохон халууцсан. Тэг ингээ ааруулын хэсэг рүү н оронгууд дандаа ар хангагийн ингээд явах ааруулууд байгаа байхгүй. Манай өөр хангагийн ааруул гоё даа. Тэг өөр хангаа явжсэн ааруул намс аим гоё. За тэгээд ямартайч тэгээд ингээд ааруулыг нэрээ авсан. Тэгээ ээж ингээ хэвийн бовоо аавн гэж мөдөө өөр юм ингээд аваад яваадсан заяа. А би ийм сороча ийм чихэр аймгар. Миний ингээ хэлбэр ингээд шатсан. Яа миний ингээ хомс бүр амар. Энэ эрхэн өрөөгийн би сайн наасан бохгүй юу? Чат тэгчээд сайн наасан байдаг байгаа. Тийм болохоор ингээд залхаад ёо ямар нь тэнд ингээд өчтөр ингээд ямар нь тэнд ингээд найзахын төрш өдөрт кино үзээд Котоконад ингээд бич хаад ямар хүмүүсийн ингээд хүүхдүүд нь ингээд гэрээ хэцэрлэгээ хийгээд бийддэг бэ наач гэж би бодлоо. Одооноос ер нь бол ингээд их цэвэрлэгээ олоогоос эхэлж байгаа. Цагаан сарын их цэвэрлэгээ бол ингээд эхэлж байгааг бол та нар мэдчихэж байгаа. Тэгэхээр бас би ингээд их цэвэрлэгээнд жоохон дургу юм уу? Гэр орынхаа юмэг байхгүй. Гэтэ би ай тав байх тав. Бүр амар би ингэ салах гээд үзээд энэ ихээ уруул амар салахдахгүй юм да бас ингэ амар өдөөтэй. Ингээ усандаа дүрээд ямар ч тийм ингэ салаад байна. Ёо салцаа ёо тийм байлгүй. За ингэ part 3 дээр бол